Нэгэр нас бараад Деважинд очлоо. Тэнд Ленин Сүхбаатар хоёр шатар тоглоо сууж байна. Тэр хоёрыг хараад хэсэг сууж байсан тэр хоёр байс хийгээд л доороо нэг эргэлчгээд буцаа тоглож байна гинэ. Учрыг нас бас дэлхий дээр тэдний тухай онгоо ярих хүрд ингэж доороо эргэлдэг юм гинэ гэж. Нөгөө хүн тэр хоёрыг хэсэг харж удаад за бид нар шинсэн дээр ч сэрвцлээ гэхэд Ленин тэр хоёр чинь сэнс бишээ. Чапай Петко хоёр ахгүй юу? Амазонс нөхөр замаар 100 миль гаргаад давхиж байна гэнэ. Гинт замын хажууд 100 метрийн цаана байгаа гүрийг засварт оруулаад задлчихсан байгаад бол тойрж явна уу гэсэн томоос том бичээс байгааг анзаарчаа. Тойромцоо гიშгтэл ажилдаг. Замаас гарах хэрэгтэй болж баруун тийш шартал хүм пэгш авсан том цааны газар байлаа. Хэрэг тийшээ дайраад орох юм бол өчнөө олон хүн хөж өргөдөнө. Гэж удаад зүүн тийшээ хартал ганцхан жаахан хөх зогсож байлаа. За ингэж жолоогоо зүүн тийш нь гарах шийдвэр гаргалаа. Маргааш өдрийн бүх сонингууд дээр Камазын жолооч хурд хэтрүүлэн яваад жолоод галсаас болж олон гаруй хүн амир өгдөө гэсэн гарчтай сурвалжлага нийтлэгд ангаарлаа. Мэдээж хэрэг шүүх хурдвалж мань жолоочийг ялалжээ. Харигтан та яагаад заавал хүн олноор шавсан цайны газрын зүг жолоод арах гэсэн юм бэ? Тайлбарлаад өгөхгүй юу? Би нөхцөл байдлыг эрүүл санаалаар үнэлж цэгнээд олон хүн дайрч байснаас ганц хүүхдийг дайраад алчихсан дээр гэсэн шийдвэр гаргасан юм. Өдөрсөн тэр мангар уцааны хараа олон хүн шавсан цайны газар руу зогтаана гэж ер нь хэний санаанд арах вэ? Надад туслаач. Шинэ ямар нойр өрөхгүй юм. Тэгвэл та туулга уух хэрэгтэй байна да. Юу? Туулга уул туу. Үгүй дээ. Ядч шөндөө хийх юмтай болно шүү дээ.